Бүгд найрамдах Турк улсын ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч ноён Мехмед Сүрэя эрт тэргүүтээ төлөөлөгчөд аймгийн засаг даргын урилгаар энэ сарын 2-ны өдөр манай аймагт ажиллалаа. Энэ үеэр аймгийн засаг даргын инх бол Төрлөх хотынхон түүхээс эхлээд дугуйн зам, дархан наадам, залуусын ногоон гудамж, Турк сургуулийн гудамж, олон улсын нисэх онгоцны буудал байгуулах зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд танилцуулж бүх салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм а. Тэрээр 7-р цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай боловсрал олгох, тэмүүлэл 2 бүлгийг нээх төсөлд хөрөнгө оруулалт хийх хүсэлт тавьж засварлах байрыг танилцууллаа. Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн тус байрыг засварлан эх 9-р сард хүлээлгэн өгөхөөр болсон юм а. Sayın Valimizi Ахуул аймгийн засаг дарга бидэнд хэд хэдэн санал тавилаа. Энэ дундаас хамгийн үр дүнтэй хэрэгцээ шаардлага нь маш өндөр, нөгөө талаас боловсролын салбар гэдэг үднээсээ энэ бүлгийг байгуулах төсөл дээр хамтран ажиллахаар боллоо. 9-р сарын 1-ний өдрөөс өмнө ашиглалтанд оруулна гэж найдаж байна. Энэ удаагийн айлчлал маань маш сайхан үр дүнтэй боллоо. Нөгөө талаас Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлаг болон Ахуул аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа анхны төслийн нэг болж байна. Dolayı çok teşekkür ediyoruz. За өнөөдөр миний урилгаар Турк улсын техник хамтын ажиллагааны бүр Туркийн талын дэд ерөнхийлөгч Дархан уулын аймагт одоо холбогдох албаныхаа хүмүүстэй айлчлаа. Одоо энэ айлчлалыг хийхэд манай Дархан хотод төрж өссөн одоо энэ Монгол дахь Туркийн хамтын ажиллагааны төслийн ажилтан соёлмоо маань маш их үүрэг гүйцэтгэлээ. Бид бол одоо яагаад ингэ те гадны улс орнуудын хүмүүстэй хүндэтгэлтэй хандаж үүнтэй эднэртэйгээ одоо цаг заваа зарцуулж ийм одоо асуудлаа тавьж уулзалтыг олон дахин зохион байгуулж ийн гэхээр төсөв хөрөнгө хүнд байгаа. Энэ үед маань бид нар аль болох дархандаа нэг ч гэсэн одоо хөрөнгө оруулалтыг татах хамгийн хэрэгцээтэйгээ байгаа төслөө хэрэгжүүлэх ийм сайхан боломжуудыг гарах үүднээс энэ асуудлыг тавьж байгаа. Мэдээж хувийн одоо өөрсдийн ямар нэгэн асуудлыг яриаггүй дарханчуудынхаа төлөө энд байгаа одоо хөгжлийн бэрхшээлтэй тэр олон хүүхдүүд яг энэ зорилттой бүлгийн хүүхдүүдтэй зориулсан энэ төслөө хэрэгжүүлэхийн төлөө бид нар хамтаараа үр дүнд хүрч чадлаа. За одоо манай 7-р цэцэрлэг хуучин бол Дархан уул аймгийн 3-р цэцэрлэг гэж байсан. Энэ цэцэрлэгийн эрхлэгчээр миний ээж ажиллаж исэн. Би өөрөө энэ цэцэрлэгт хүмүүжсэн. Одоо энд бол манай их жаргал эрхлэгч бол өөрийнхөө санаачлагаар манай GCI найрамдлын хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулсан ангийг нээсэн байгаа. Энд нь бол одоо 3 багш ажиллаж байна. Үнэхээр одоо энд маш сайн олон үр дүн гарсан. Энэ 15 хүүхдийг одоо аав ээж нь хүүхдүүдэд хараад маш их цаг зав зарцуулдаг. Гэтэл энэ цэцэрлэгт өгснөөр одоо ажил хийх, амьдралаа авах юм сайхан боломжууд нэгдсэн. Дээр нь одоо хоёр талдаа гарцсан одоо энэ амьдралаас нь шалтгаалаад байсан гэр бүл хүртэл одоо эргэж нийлсэн ийм сайхан эрэг үр дүн олон гарсан. Одоо бид нар ямар асуудлыг сая Туркийн хамт олонтой тавьсан бэ гэхээр 2 ангийг сунгаж барих. Энэ өөрөө бол 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардсан ийм ажил байсан. Тэгэхээр Туркийн тал бол одоо энэ ажилдаа маань газар дээр нэрж үзэж танилцлаа. Мэдээж их том хөрөнгө оруулалт шаардсан учраас тодорхой хууль дүрмтэй анх бол одоо бид нар тэгж ярилцсан. Туркийн тал маань одоо Монголын элчин сайдын яам түнд байдаг салбар зөвлөлтөөгөө ярилцсан, Монгол улсын сангийн яамаар дамжуулна, ингээд Анкара руу очиж тэнд нь зөвлөн хуралдана, ингэж энэ шийдвэр гарах байсан. Гэтэл үнэхээр газар дээр нь үзээд бид нэр юмаа зөв танилцуулж хүний төлөө гэсэн энэ олон хүний хамтын энэ сайхан сэтгэлийн үр дүнд Туркийн одоо тэр дэд ерөнхийлөгч өөрийнхөө цэвэр эрх мэдлийн хүрээнд шууд газар дээр нь шийдвэрийг гаргалаа. Одоо энэ төслийг 2 ангийг хийж өгөхөөр бүх одоо зардлын даага дотор тоног төхөөрөмжтэй 9 сарын 1 гэхэд ашиглалтанд оруулахаар ийм сайхан саналыг бидэнд сая өглөө үнэхээр сайхан баяртай мэдээ сонслоо. Энэ бүхний цаана яг энэ одоо сайхан сэтгэл одоо шаардсан энэ зорилт бүлгийн хүүхдүүд маань хөгжих, нийгэмших, аав ээжүүд нь ажиллах орчин бүрдэх, мөн үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх ийм сайхан боломж нэгж байгаа. Үнэхээр их баяртай байна. 7-р цэцэрлэгийн тэмүүлэл 2 бүлгийн нээснээр 15-аас 20 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. Ингэснээр багш, нийгмийн ажилтан, сэргээн цэцлийн эмч зэрэг 7 ажлын байр нэмэгдэхээс гадна олон эцэг эхчүүд ажил хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэх, хүүхдүүд маань хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой. Дархан аймгийн хэмжээнд 2-оос 5 насны хөгжлийн бэрхшээлтэй 56 хүүхэд байдаг. Харин сэргээн цэцлийн танхимыг барьж тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтанд оруулснаар дээрх 56 хүүхэд маань
маань сэргээн заслын эмчилгээнд бүгд хамрагдах боломжтой болно. За манай цэцэрлэг энэ 2015-аас 16 оны хичээлийн жилд 12 бүлгийнхаа нэг бүлгийг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгай хэрэгцээд боловсрол болох тэмүүлэлэг болгон нээсэн. Тэгээд энэ хичээлийн жилийн одоо хаалтаа сая хийсэн. Тэгээд эх хичээлийн жилд одоо манайх энэ цэцэрлэгийнхаа ашиглахдаггүй байгаа 2 сэрүүн асрыг одоо нэгийг дахиад тэмүүлэл 2 бүлэг болгож нээх. Нөгөө сэрүүн асрыг нь болохоор Дархан уул аймагт байгаа энэ 2-6 насны хөгжлийн бэрхшээлтэй 56 хүүхдийг сэргээн засахын жишг төв нээхэд төлөвлөсөн байсан. Эдгээр хүмүүс маань бас манай энэ цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж одоо эх 9 сарын 1 гэхэд одоо энэ сэргээн заслын төвийг дахиад тэмүүлэл 2 бүлгийн маань нээж өгөхөр болсонд одоо нийт эцэг эхчүүд, хүүхдүүд, багш ажилчдынхаа өмнөөс маш их баяртай байна. Бүгд найрамдах Турк улсын ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг нь дэлхийн 50 орнд төлөөлөгчийн газартай 130 оронд үйл ажиллагаагаа явуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Тус байгууллагын төлөөлөгчид цаашид манай аймгийн хөгжилд хувь нэмэр оруулах, ард иргэдийн нийгмийн хөгжилд нөлөө үзүүлэх, үр ашигтай төслүүдийн саналд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.